Таны худалдан авсан бүтээгдэхүүнд дараах зүйлс дагалдана. Та дараах цахилгааны холбох хэрэгслүүдийг бэлдэх шаардлагатай. Агшин зүрийн ус салаагчийг угсрах заавар. Эхлээд төхөөрөмжийн тагийг нээн. Төхөөрөмжийн ард талд байгаа битүүлсэн хэсгүүдийг үзүүртэй зүйлээр зөөлөн дарж цоолно. Үүний дараа цахилгааны утсыг цахилгааны 3 ширхэг оруулганы захын хоёрт нь холбоно. 2 салаа утсыг алинд нь ч холбосон болно. Голын нэг оролтонд холболт хийхгүй. Дараа нь цахилгааны утсаа төхөөрөмж тогтоох байршлаас арзет хүртэл хангалттай уртаар утас тасдан авч биелтэнд холбоно. Та төхөөрөмжийг арын хэсгээс нь тогтоох тул ойролцоогоор 22 см зайтай 2 ширхэг нүх гаргаж шурупуудыг сайтар бэхэлж тогтооно. Төхөөрөмжийн гадна гэрийг тогтоож бэхлэн. Энэ үед ил гарсан цахилгааны утсыг та утас далдлагч ашиглаж цэвэрхэн доош гүйлгэх боломжтой. Ингээд төхөөрөмжийн баруун оролтонд уян хоолойг залгаж зориулалтын шүршүүрийн толгойд холбоно. Та зориулалтын шүршүүрийн толгойг заавал ашиглаарай. Төвийн шугам толбогдсон айлууд эцсийн гаралт буюу ашиглаж байгаа шүршүүрний толгойг салгаж уг хоолойг төхөөрөмжийн зүүн оролтонд холбоно. Ингээд та арзеткэнд залгуураа холбосноор суйрлуулалтын ажил дуусаж байна. Зайлшгүй анхаарах ёстой нэг зүйл бий. Та төхөөрөмжийн товчлуурыг асгаалгүйгээр шууд краантаа нээж усаа урсгаж төхөөрөмжөнд бүрэн ус гүйлгэнэ. Үүний дараа товчлуурыг асааж агшин зуурын ус халаагчийг ажилуулахад бэлэн болно. Ингээд л та үргэлж халуун устай. Атмор